За hi guys, би танад амснараа гоё шинэ жилийн даашинсны санаа өгье гэж бодлоо. Тэгээ би ямар нэгэн stylist, school fashion designer биш, тийм болохоор би өөртөө таалагдсан магадгүй би өмсөж болох байх гэсэн даашинзуудыг би бас сонгосон. За эхнийх нь мэдээж шинэ жил болж байгаа юм чи улаан өнгөөр төсөөлөхгүй, би бас улаан өнгө өмссөн байна. Эхний загвар бол юм богино загвар, богинохон одоо хормоотой, хормон гоё юм хөвсгөр, гоё princess даашинз гэж хэлж болно. Дээрээс нь доор нь ингээд улаан зөвлө өмсөд, ардаа юм улаан бантыг өмсөд, зөвхөн хар ч юм уу, цагаан ч юм уу те ямар ч юм байж болно. Энэ бол айгүй хөөрхөн, цэвэрхэн, гоё эмхтэлэг, дээрээс нь айгүй эгдүүтэй харагдаж байгаа. За хэрвээ юм богино хормоотой юм дургу бол бас урт загвар юм байна. За урт загвар нь гэвэл ийм байна, бүр өвдөг давсан те. Тэгээд дээдлийнх нь одоо энэ мөргүү байна л та. Гэхдээ энийг мөртөөж, хоолойтойж тэ хийлгэж өмсөж болно. Тэгээ ийм урт нь болохоор арай илүү тийм элегант тэ тийм эмхтэлэг, эрхэмсэг харагдчих болно. Тэгээ доогоороо бас тэ улаан дөвл ч юм уу, цагаан дөвл ч юм уу, хар дөвл ч юм уу тэгээд янз бүрээр зохицуулж өмсөж болно. Иймэрхүү бас час улаан биш, улаан хүрэн өнгө байвал бас айгүй гоё. Энэ жилийн бас нэг тренд өнгө болж байгаа. За дараагийн dress бол ийм disco плаж гэж ярьдэн шүү дээ. Ийм дисконы бөмбөлөг шиг гоё гэрэлтдэг, саатай, янз бүрийн ийм заслагтай. Иймэрхүү плажууд бас айгүй хөөрхөн харагдана. Энэ хүүхний өмсөн модель нь жоохон юм харагддаг ийм nude плаж байна. Тиймэрхүү плаж авсан тохиолдолд дотор нь юу өмсөж болох вэ гэвэл ийм майкан мөртэй ийм урт бие барьсан майк өмсөд бас халахалж болно. Эсвэл зүгээр тийм зузаан тий харагддгүй материалтай плаж өмсөж болно. Өнгөн дээр бол ийм цагаан сарал өнгөд аягүй гоё харагдаж байгаа. Хар өнгөөс надад аягүй гоё харагдана гэж бодож байна. Ногоон цэнхэр тийм өнгийн болоод ирэхрээ жоохон ийм шинэ жилийн муучиг арай too much санагдаад байдаг. Өөр нэг хар плаж гэвэл энэ ийм энгийн байна. Хитрхи тийм төрсөн өдөр тий орой гарах гэж байгаа юм шиг харагдаж байгаа ч айгүй цэвэрхэн, элегант эмхтэлэг. Дээрээс нь ийм гялтгандаг шинэ жилийн тем байна уу байна. Тэгэл болоо. Жишээ нь энэ байна. Энэ Zara Elo Mango дэлгүүртээсэн ингээд цэвэрхэн бас гоё гялтгансан шинэ жилийн темтэй өсөө гоё боогоод эсвэл яаж засмарын те ингэж өмсөл бас айгүй гоё цэвэрх харагдана. Хар даашинж ирсэн юм чи хэдүүл өргөжлөө хар даашинж зэрэг иймэрхүү юм доороо хормон юм өстэй эсвэл юм балерина шиг юмтэй юм хөвсгөр гоё хормоотой бол бас өмсч бол энэ хитрхи энгийнтэй нэг орой морой гарах гэж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн бас хөөрхөн нэг сонголт байж болно. Тэгээ шинэ жилээр заавал тэ гоё даашинз өмснө гэд жилд нэг хүү удаа өмсөх даашинз сонгох бас жоохон бодмоор. Тэгээд жилдээ нэгхнэр өмсгүйгээр зүгээр ингээ олон удаа өмсөж болох тийм маягийн даашинз сонгоё гэвэл бас иймэрхүү даашинз сонгож болно. Саяны ярьж байсан бас ийм улаан өнгөтэй тэгээд хормон арай юм цэцэг шиг хэлбэртэй бас байна. Тэгээ энэ бас нэг хитрхи энгийн төрсөн өдөр ч юм уу те юу ч байж магадгүй. Ихтэй айгу залуу хүмүүстэй хөөрхөн харагдахаар юм шиг санагдлаа. Тэгээ өсөө гоё буржилгаад сквал шуугаад ямар ч юм те тэгж бас янз бүр айгу хөөрхөн харагдчих. Даашинсны нэг деталь дээр явбал иймэрхүү юм бантагтай даашинснууд айгу модонд орж илээ. Тэгээ ийм бантагтай даашинсыг хэзээ өмсч болох вэ гэвэл шинэ жилээр мэдээж өмсч болно шүү дээ. Тэгээд хэрвээ та нар юу даашинс хийлгэж байгаа бол ийм бантаг хойно юм уу уртаа хийлгэж өгвөл айгу хөөрхөн харагдахаар юм шиг санагдсан. Нөгөөх нь харуулъя. Нөгөөх нь энэ аюур хөөрхөн байгаа. Саяны түрүүн үзүүлсэн хойно байсан бол энэ ингээ урдаа бантагтай. Тэгээд энэ өнгөний ямар ч өнгөөр хуургаж болно те. Улаан ч юм уу, ногоон ч юм уу, палажны өнгө нь бас өөр ч юм уу те. Иймэрхүү даашинз бас хийлгүүл айгүй хөөрхөн юм байна. Өвшөө бас нэг тренд болж байгаа плаж гэвэл юм гоё бие барьсан тайлан дээр юм уу сквал те бэлхүүсэн дээр юм детайл өгсөн тийм бугуувч шиг хэлбэртэй ч юм уу тиймэрхүү зүйлтний маягийн юмыг ингээд бариу плажн дээр ингээд бүс шиг ингээд оруулчвал айгүй гоё харагддаг юм байна. Дээрэс нь энэ өнгө улаан хүрэн өнгөөс айгүй модонд орж байгаа. Дараа жил модонд орох үг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ жил модонд байгаа дээрээ бас иймэрхүү плаж өмсөж болох нэ. За эсвэл бүр плаж өмсмөргүй байвал юу өмсөж болох вэ гэвэл иймэрхүү даашинз нь пижак өмсөж болно. Тэ өргөжлөл, хослол одоо тэгээ ингээд бүгдээрээ даашинз өмсдөг. Хэрвээ ингээд ганцаараа гоё ингээд өөр харагдмаар байвал иймэрхүү бас юм классик woman тийм офис маягийн тийм хувц өмсмөр байвал бас ийм пижакын даашинз гоё харагдах нэ. Тэгээ шинэ жилээр ямар офис хувц өмсөлтэй нэг. Гэхдээ энэ бол хүний сонголт. Хамгийн сүүлийн миний ингээд санал болох даашинз бол ийм даашинз байгаа. Тэгээд энэ айгүй хөөрхөн, айгүй энгийн, цэвэрхэн янз бүрийн тийм унтсан хүнд хормоо мормоо ингээд юм байхгүй те. Гоё бит чинь нэвтэйхэн гэж харагдаж байна. Гэхдээ хэр бариугаасаа бас шалтгаална. Тэгээд хамгийн гоё таалагдж байгаа зүйл нэг юм жижигэн ийм diamond гэх юм уу одоо ийм детайлууд нэг хөөр харагдаж байна. Тэгээ дээрэс нь
хүзүүний юм зүйлтэн тэгээд үсээ яаж хоошоо шуусан байгаа надад бол амар гоё харагдаж байна. Хэрвээ би шинэ жил урах гэсэн бол би лавын нэг өмсөх гэсэн. Та нар юу гэж бодож байна? Хитрхийн энгийн хитрхийн юм орой төрсөн өдрийн палажнууд байна уу? Ямар байна? Санал бодлоо хэлээрэй. Би л их ч амар хэцүү юм байна. За тэр жоох тэгээд та бүхэн энэ жил ч гэсэн ер нь жилд ганц болдог шинэ жилийн баяраа өөр тохирсон, өөр таалагдсан хитрхи бие бариу биш, хитрхи урт богон эсвэл хитрхи юм хөвсгөр хүнд биш. Өөр таалагдсан гоё палажийг сонгоорой. Тэгээд шинэ жилдээ гоё оролцоод гоё тэмдэглээрэй. Bye bye.